Япон руу хэдэн сард аялах вэ? За, Япон руу хамгийн хаалуун 7-8 сард мэдээж аялахад гоё. Тэгээ дээрээс нь та бүхэн одоо болох гэж байгаа ханабиг үзэх боломжтой. За, ханаби гэж юу вэ та бүхэн танилцуулъя. Ханаби нь болохоор манайхаар орчуулах юм бол солиотны баяр байгаа. За, тэгээд Японд улирал солигдох, шинэ ухтах гэх ямар нэг юм одоо Японы уулын баяр яслал тоодын халууны бас үеэр дээр ингэж буудуулж өөртөө үндэсний юм арга хэмжээгээ зохион байгуулдаг. Тэрийг ханаби гэдэг байгаа. За тэгээд иргэн тойронд одоо ингээд ямар ч хүн байхгүй харуул хамгаалтынхан зөвхөн явж гин. За эдгээр хүмүүс өнөөдрийн бүх үйл ажиллагааны одоо тэр аннай буюу одоо тэр хүмүүст ингээ гайд хийх. За ингээд тэгэрэ гэдэг зохицуулдаг кий хүмүүс ингээ явж. Ийм хүмүүс бүр хэдэн зуугаар байгаа. За энэ иргэн тойронд. За тэгээд өнөө өрөө яг энэ газар одоо хийж байхгүй нэ. Энд за жишээ нь Асакусагийн ханабид болохоор өнгөрсөн жил яг тэр сая 100 мянган хүн цуглаж байсан. За энд болохоор тэрнээс ойролцоогоор 2 дахин бага хүн ирэх болов гэсэн хамгийн бага тооцоололоор гарахад тийм байгаа. Тэгэхээр ойролцоогоор 500-аас дээш мянган хүн яг энэ хэсэгхэн газар цуглан заяа. Орой бүр ингээ хөл толгой нь олдохгүй аимшигтай юм болно. За тэгээд дээрэс нь яг энэ хэсэгт Японы одоо тэр солиотны хүмүүс юм болгоны хэлдэгтэй ханаби болноо. За тэгээд дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс энэ ханабиг үзэх гэж мэдээж ирдэг. За яг энэ хэсэг болохоор одоо төлбөргүй суудлын хэсэг байгаа. Энэ налуу хэсэгтэй. Одоо энд зам байгаа. Дээр нь хурдны зам явж гин. Яг энд одоо голын эндэл ингээд далан гэх юм уу те энэ хэсэгт ингээд налуу хэсэгтэй суудл эдгээр ингээд бүхэлдээ хоёр тал руугаа болохоор төлбөргүй боловч яг энэ хэсэг нь болохоор хамгийн бэст суудл. Энэ хэсэг нь болохоор төлбөртэйгээр зарагдж байгаа. За тэгээд тэр урд болохоор VIP суудлууд бүр яг чанх урдаас нь сууж байгаа. Тэр нь болохоор мэдээж бас төлбөртэй, арай жоохон үнэтэй. За гэр бүлээр явж байгаа хүмүүс болохоор тэр хэсэгт нь суух боломжтой. Бас адилхан худалдаж аавна. Ардуур нь болохоор хоол болон жижиг асрууд зарагдж байгаа VIP хэсэг дээр. За тэр цаагуур болохоор муу адил төлбөргүй одоо суудалтай газрууд байгаа. За хүмүүс ингээд өглөө хар ураас 6-7 цагийн үед ирээд ингээд өөрсдийнхөө суух байрлах газараа ингээд бэлдэж тавьчаад өөрөөр явцгаачдаг. За тэр цаагуур 0 байна. За тэгээд энэ ингээд цаашаага бүр мухар хүртлээ явж байгаа. За нөгөө талд нь харуулъя. Энэ ч гэсэндээ ингээд бүр явбал ингээд бүр цаашаа ингээд үргэлжлээд явж байгаа. Тэрнээс хамгийн дээр цаатаа харагдж байгаас цааш болохоор одоо хориотой бүс буюу аюултай боловч байгаа хүн одоо суух яг хориглож байгаа. За мэдээж хоёр дахь цаа талын дээр одоо хазар хэсгээр мөн адил ингээд төлбөргүй суудлууд байгаа. За энэ болохоор голын наадал. Голын цааталт мөн адил бас адилхан одоо суудлууд болон VIP хэсгүүд байгаа. За тэгээд Токиогийн төвөөс яг хүмүүс одоо тэр цаанаас харуул бас холоос маш гоё үзэсгэлэнтэй харагддаг. Тэгээ одоо тэр Токиогийн тэр энэ авийн бүх гол дагсан өндөр барилгуудын бүх лаунж, бүх дэлгүүр, хоршоо. За тэр ингээд нарийн яг тэр гудам. За энэ тэнд бас нэг юм том гудам байгаа. Одоо өргөн чөлөөнүүд. Тэр өргөн чөлөөнүүдэд ингээд замыг хаагаад хүмүүс ингээд зам дээр суугаад энийг үздэг. За зөвхөн энд л байх хүмүүсийг тоолох юм бол 500-аас 600 мянган хүн цуглнаа. Мэдээж энэ хаваар ингээд маш их хүн цуглах учраас бас одоо дагаад хөл хөдөлгөөн ихсэндээ түүнийгээ дагаад замын зохицуулалтууд, замын хязгаарлалтууд тавигдчихж байгаа. За одоо жишээлбэл яг энэ ард харагдж байгаа хурдны замын доотлын энэ бүс зам болохоор 6-аас 10 цагийн хооронд ингээд энэ хавийг бүхэлд нь одоо хаана. За тэгээд дээрэс нь явгууны замуудыг болохоор ингээд чөлөөлөөд тэгээ бүгдийг одоо зүгээр л ингээд хүн явдаг алхдаг хэсэг болгочихж байгаа. За тэгээ миний авсан хэсэг болохоор энэ төлбөртөөгийн яг энэ цаана байгаа бас нэг хамгийн гоё хэсэг. Тэгээ мангар хурдан дүүрсэн заяа. Амар ихтэйгцэн. Одоо бүр ингээд 9 цаг бараг болж байна заяа. 9 цагт ингээд дүүрсэн байна. Орой ингээд 6-7 цаг үед бурхан минь. За бүгдээ тэр үед эргээд уулзцаа удаа гэрлүүгээ хайрлаа. Йоо амар ядч. Амар халан байгаа байхгүй. Одоо бараг гадаад 30 хэд байна заяа. Йоо. За бараг 8 цагийн дараа буцаад явж байна. За тэгээ сая та бүхэнд ингээ харуулж байна. Яг иймэрхүү байдалтай явж байна. Замыг ингээ хаацсан. Эргэн тойрны бүх зам хаацсан. Одоо ингээ зөвхөн тийшээ зүглэж байгаа явган хүмүүс энэ бүх одооноос эхлээд хэдэн цаг 4 цагаас эхэлж байна. 4 цагаас эхлээд одоо оройны 7:30 8 хүртэл тасралтгүй хүмүүсийн цуваа ингэж явж байгаа. Эргэн тойрны нарийн гулмуудыг одоо ингээ гарч ирдэг цаад уулзрууд дээр нь бүгдэн дээр нэг хаалт тавиад хаацсан цагдаа нарын ингээ хамгаалалт гараад тэгээд одоо энэ зам дээр хүмүүс ингээ сайхан дураараа чөлөөтэй холхиод явж болно. Тэгээд машин явахгүй учраас ингээ хүүхдүүдтэй явж байгаа гэр бүлүүдийн хувьд бол ямар нэгэн аюулгүй тайван.
За тэгээ ямар ч очиод бүгд харцгааж. Тэр их хүмүүст яг тийж цугларч. Иймэрхүү байдалтайгаар бүх төв замын уулзуурууд болон эргэн тойрны бүх замын хэдэн километрийн зайтай газраас хаачихсан байгаа. За цагдаа нар хамгаалтанд гарцсан. За гайд хийх хүмүүс хувцас ойлж гин. За хоолны газар гудмууд гэдэг. За зам бол хаагдчихсан. За хүмүүс хамгаалтанд гарцсан. Энэ гудмаар одоо үргэлжлээд дандаа хоолны газар хүмүүсээ одоо сонирхож болох газар байгаа. Тэгээ яг энэ хавцаагаас эхлээд одоо тэнд буудна, тэнгэр дээр харагдана. Тэгээд энүүгээр бол одоо орой бүр маш их хүн ингээд зам дээр ингээд сууж үздэг байгаа. За ямар ч гэсэн бүгдээрээ сууд руу гавнаа. Одоо дөнгөж өдрийн 4 болох чинь. Хүү энэ одоо юу вэ? Цагдаа нар орж гарах бүх хэсэг дээр хамгаалтанд гараад хүмүүст ингээд зааварчилгаа өгөө зогсож байсан. Харин энд болохоор VIP суудал авсан хүмүүс өөртөөхөө нэр бол утасны дугаар QR код уншуулаад суудлаа заалгаж аваад одоо нэвтэрж байгаа хэсэг байгаа. За харин цаана бол голын эсрэг талд юм цэнхэрээр одоо харагдаж байгаа эдгээр суудлыг засчихсан. Тэгээд бүгдийг нь төлбөртэйгээр худалдаалж исэн. Тэгээд энэ нь бас тийм ч амар хямдхан биш. За тэгээд цааталт нь байгаль буюу одоо Японы үзэмж маш гоё. За тэгээд энэ дээрээс одоо нисдэг тэрэг бол бидрийг ерөнхийдөө бичээд яг лайв мэдээ бол бас ингээд цацагдчихсэн. Иргэн тойрон маань болохоор нэг иймэрхүү байдалтай. Хүнээс их зүйл байхгүй одоо шамбаарлцсан л одоо хүмүүс байгаа гэдгийг та бүхэн харж байгаа бах тийм ээ. Төлбөртэй суудал нь арай бага хүн амттай эргээд хоёр талд нь болохоор төлбөргүй суудлууд нь маш их хүнтэй. За тэгээ юугүй борооны хар үйл одоо айгүй хурдан хүрээд ирчихсэн. За гэтэл маш харамсалтай зүйл болсон. Тэр нөө гэхээр энэ борооны хар үйл нь маш хүчтэй одоо аянга цахилж ирсэн. Тэгээ маш хүчтэй дуу тэнгэр дугарч ирсэн учраас энэ арга хэмжээг ерөнхийдөө цуцаллаа. Аюултай учраас боллоо гэдэг захирамж гарсан байгаа. Яг боллоо гэж зарлах мөчүүд энд байгаа хэдэн 10,000 хүн бүгд нэг доор нэгэн дуугаар бүгд орилолдоод бүр ваа гэж бүгд орилолцсон. Тэгээд маш яарад бүгдээрээ чихэлдээ шамбаарлаад энэчнээс яаралтай явахын төвс болцоогоод тэгээд энэчнээс хэдхэн метр газар явахын тулд мангар удаан очирлсан зүйл болсон. Тэр цаана харагдж байгаа усан онгоцны хүртэл бомб дээрээ шамбаарлаа. За тэгээд энэ тасралтгүй тэнгэр дугараад аянга захилаад юугүй бүр асар хүчтэй бороо ороод эхэлсэн. Уг нь Японд баргийн жижигхэн бороог тоолхгүйгээр ханабийн зохион байгуулалтаа дуусчдаг. Тэгсэн чинь энэ нь болохоор тасралтгүй одоо тэнгэрт аянга захилаад байсан учраас аянга буухыг гэдэг эрсдлээс хүний аймнаас эрсдэхгүй гэдэг одоо эрсдлээс болоод боллоо гэдэг шийдвэр эцсийн байдлаар гарсан гэж байгаа. За тэгээд иймэрхүү байдалтай тасралтгүй чихэлдээд маш удаанаар урагшлаад арай хийж нэг юм одоо зам дээр ирээд за тэгээд энэ ч машин руугаа яваад ерөнхийдөө бороонд норсон гэхдээ гэртээ харьсан байгаа. За тэгээд нэгэнтээ тайдтай үзүүлж чадаагүйгээс хойш хэрвээ болсон бол ямар байх байсан бэ гэдгийг одоо та бүхэнд өнгөрсөн жилийн Tell me what's wrong and why you never said you felt that way. Guess you're trying to stay strong and fake a smile until I look away. But I've known you too long, it hurts to watch your blue eyes fade to grey as you fade away. As you fade away. Yeah, I'm about to fade away, cause every time I wake up I feel like it's Monday. Something's going wrong with all the chemicals up in my brain. All of a sudden I don't look at anything the same way. Got a buildup of my thoughts sitting in an ashtray. I'm sorry that I'm so inconvenient, okay. Just let me be me and I'll stay out of your way. I can see the way you look at me, I'm such a disgrace. I never really asked to be brought into this place. You wanna love me? Well then baby I have a taste. All the highs and the lows, no you'll never be the same. I don't really wanna hurt you but I can't control the pain. If you're sticking by my side maybe we could be okay. Okay, maybe you